Сайн бацгаанууд 48 цаг нэвтрүүлгийг эхлэх гэж байна. Энэ нэвтрүүлгийг яах вэ гэхээр Улаанбаатартайгаа иргэдэн 48 цагийн дотор хас бүтсэндээ хаашаа ажиллаж болох вэ гэдэг талаар нэвтрүүлэг юм аа. Энэ удаа бид нар хаашаа ажиллах вүлээ? За аюунда бид нэр Хустай нуруу байгалийн тасбал газар руу дахь үзгээр явах гэж байгаа. За би нэгээ танилцуулах уу? Намайг Эрдэнэ гэдэг. Би дэлхийн аялагчдын группийн модератор байна. Намайг Энжи гэдэг дэлхийн аялагчдын группийн модератор. Намайг Нами гэдэг дэлхийн аялагч группийн модератор. За одоо бүгдээрээ ингээд айлцгаая. Энэ бол Монгол хамгийн дахийг нээлтүүлсэн Орос эрдэмтэн Пржевальский гэдэг хүн байна. 1900-аад оны 19-р зууны хавцаар нээлтүүлсэн байгаа. Тэгээд дэлхийн нийтэд ерөнхийдөө тах гэдэг юмтай юм үлдсэн байна гэдгийг нээлтүүлсэн. Хамгийн дунд үед болохоор Европын зоопаркуудаар тархсан байсныг болохоор Голландуудтай хамтран монголчууд бол яасан. Одоо болохоор дахийг иргэн нутгшуулахад бол Чехийн 2 hours later. Чехийн агарын нисгүүч хүчин болон Прагийн зоопарк хамтраад дахиад иргэн нутгшуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За анх болохоор 1992 онд 15 дахийг авчирч нутагшуулаад тэгээд одоо тэр нь 2016 оны байдлаар 350 гаруй тоо толгойд хүрсэн юм байна. Энэ болохоор мэдээллийн хустан тарих нэртэй мэдээллийн хамгийн том сүрэгтэй байгууламж болжээ. Энэ угсаа Прагийн зоогийн ингээд лого чинь юу байгаа вэ? Дахиад байна. Бустан бааз байгалийн тасбар газар гэдэг. Тэгээд ийм хөрхөн. Энэ одоо бид нар явах зам байна л та. Одоо бидний маршрут ингээл Хустан баазаас эхлээд ингээд явж болох нэ. Тэгээд эргэн тойронд нь баахан амьтад тэгээд тэдний тухай харж болдог. Хэрвээ та хүсвэл яг юу яад юм бэ? Бүр ингээд ишнээс захиалаад тэгээд гайд дагуулж явдаг. Тэгээд гайд нь дагуулж яваад бүх амьтдаа сайхан тайлбарлуулад мэржлийн үнээр тайлбарлуулаад гайдтай явж болно. Гэхдээ та ирэхээс өмнө тайлах хэрэгтэй юм байна. За бид нар одоогоор хэдэн минут явж байгаа? 15 20 минут бараг. Байгалийн зохицол газрын маршрут ороод одоо хүртэл тахимахаа бол харж авчаагүй. Одоо чигээр явах юм бол энэ нэг тах байгаа хустай резорт гэдэг газар руу очино. Молцгийн эзнэр очино. Ийшээ явах юм бол Яа ийш явах юм ийш. ер нь тэр анхнаасаа салаад тэр ердөөсөө шууд тэр нэг том бус мус үтсэн дээрээс юм биш үү. За окей тэгвэл тэгээд Ийшээгээл үгүй айгүй их байна. гоончлол өшөөрөг юм да. A few moments later. Тэр шамгаа өдөр шүү дээ. За тийм байна. Тэр тавьчих гэж байна. Түүд өдөөс энэ чи юу гэдэг чил Өөр тэр ойрхон парк юм. Тэр цаана. Тэр энэ толгой тэр таад хажуу дээр шүү дээ. Тийм байна. Тэр дээрээс ингэ олроо бууж юу. Усан анаа гэдэг. Алхах гэсэн бол энэ гэрээ гадаа машина тавьчихад цаашаа явах. За. Машинтаа замаар явж болох юм уу? Тэ нөгөө их юм жаа. Өнгөрний зөөлхий ороо. Тэстэй. Андяарсан тэр байна бэ. Ямар ч зүйл болоос чинь харлаач юм үсэ. Хаана. Тэр шүү дээ. Тэр ээ. Одоо яг чигээр авъя. Чигээр ав тэр. За. Хэдүүлээ энэ машина тавьчих. Одоо тэр нь чи бол төхөд очиж болох юм шүү. Тэгээ. Зоо ус яах гэдэг тийшээ авч. Энэ доо. За. Дахиад үзгээ явж байна. Одоо энэ нэг шонгийн цаана аваа.
нь сайн дуран тал явах хэрэгтэй юм шиг юм. Тийм ээ. Хай маань. Би айгуу гараж ирнэ. Тийш явах уу? Тийм нааш. Ямар тасаг гэдэг. Тэгээ энэ талаас нь зургийг наартаж үзээ. Ята явж байна. Технэс илүү гоё гэдэг юм. Тийм үү тэг цааш. Хэмээд бүтээжлээ. Ямар тансаг юм бэ? Ямар үзлэнтэй юм бэ те? За бид нар одоо Хустаа нуруу байгалийн төсөлбөрт газар ирсэн байна. Тэгээд дөнгөж сая амьтдаа хараа сэтгэл маш өндөр байна. Сэтгэлээ болцсноо. За маш гайхалтай юм байна. Яг ингээд байгаль дээрээс нас амьтдаа харахаар аюу гоё юм байна. Тэгээ бид нэр яг Улаанбаатар хотоос наашаа 89 км яваад ирдэг юм байна. Тэгээд Баруун аймгийнхаа яг явдаг төв замаараа яваад яг Хустаа нуруу төсөлбөрт газар гэсэн самбраа хараад зүү эргээд яг наашаа ирдэг юм байна. Тэг ер нь бол аюу их таалагдлаа. Ер нь бол амьтдаа харахын тулд бол өөрөөсөө машина тодорхой хэмжээний паркинг плац дээр нь тавиад өөрөөсөө алхаж ирэх хэрэгтэй байна. Тэгэд мэрэгжлийн баг дурамтай бол зүгээр юм. Манай энэ дурам бол 55 250 дурам байгаа. Тэгэх юм бол татж аваад гэж байна. Тийм. За бид нар болохоор өглөө 2 цаг гэхэд Улаанбаатараас гарсан. Тэгээд 1 цаг яваад ирдэг газар байна. Тэгээд анх ирэхдээ бол бид нар паркингаас хөтлөөд 20-30 минут явсан. Тэгээд 20-30 минут яваад амьтдаа харахгүй их сонирн байсан. Тэгээд машина паркинг гэдэг яг чиглэл дээр нь тавьчаад бид нар амьтад руугаа алхаад тэгээд зориултын дурантай, зориултын камертай байвал их зүгээр юм байна. Тэгээ бас наашаа орж ирэхэд хүний 3000 төгрөгийн такс төлт юм байна. Ачигсан бол тэнцээ бууг байгаа. За ингээд 48 цаг нэвтрүүлэг өгөр өндөрлж байна. Баярлалаа. Баяртай. Би Ингэж яриад чи нөгөө талд гарчаач. Сайн бацгаана уу? Зэрэг шүү. жоо чанга. Сайн бацгаана уу? Чи хэлээч. Энэ удаагийн дугаарт бид нэр тэр болгон явдаг байгалийн төсөлбөр газар Хустаа нуруу явах гэж байгаа. Тэнд болохоор бид нэр дахь үзэж юу хэвээ